28 настай эмэгтэй Кени Малайзад амьдардаг хятад гаралтай гэр бүлд 3 охины дундх охин болж төржээ. Малайз бол зүүн өмнөд Азийн орнуудаас эдийн засгийн түвшин нэлээд өндөр хөгжсөн орн. Үүнтэй холбоотойгоор энд маш олон янзын үндэстэн ястан амьдардаг. Кенигийн ээж нь хятад Индонезийн ирлээс, аав нь Сингапур хүн байв. Ийм л олон янзын соёл, гарал үүсэл бүхий орчинд Кени багаасаа янз бүрийн үндэсний хүмүүстэй харилцахад дасаад тийм орчин нь түнд хэвийн мэд санагдах болжээ. Кени Хавайд суралцахаар явж их сургууль эдийн засгийн чиглэлээр мэрэгжил эзэмшжээ. Америк нэгдсэн улсын Сантьяго хот руу очиж тэнд IT шинжээчээр ажилд орсон байна. Үнэхээр шаргуу хөдөлмөрч аав ээж нь бахархмаар охин байсан. Тэгтэл 2001 онд Кени амьдралынхаа ханыг олсон нь Сингапур гаралтай Америк залуу Брэндон байв. Тэд гэрлэж аз жаргалтай амьдралаа эхлүүлжээ. Шинэхэн гэр бүл бие биедээ маш их хайртай байснаас гадна хүүхэдтэй болохыг ямар ч хүнээс илүү хүсэж байсан гэдэг. Тэд удахгүй хүүхэдтэй болох талаар төлөвлөн Америк дахь доктортой амьдралдаа эд тасаж байтал 2003 онд хурмын 2 дахь жилд нь Малайзаас яаралтай дуудлага ирэв. Аав нь эрүүл мэндийн шинжилгээнд орж илэгний авдартай гэж онцлогдсон тул яаралтай мэс засалд орох шаардлагатай болжээ. Аавтайгаа сайхан харилцаатай байсан Кени энэ мэдээг аваад шууд онгоцны тасалбар авч 6 сарын 1-нд ажил дээрээсээ чөлөө аваад ганцаараа нисэх болов. Малайзад иртэл аавынх нь мэс засал аль хэдийн дууссан, мэс засал амжилттай сайн болсон. Мэдээж аав нь бие сул байсан ч удаан уулзаагүй охинтойгоо уулзсандаа баяртай байв. Өдөр ирэх тусам бие нь аажмаар тэнхэрч эхэллээ. Тэгээд Кени гэр бүлийнхэндээ тусалж аавыгаа харж байсан боловч Америкийн нэгдсэн улс дахь ажлаас дуудаж Малайзад удаан байх боломжгүй байв. Аавынхаа биеийн байдлыг хараад 6 сарын 14-нд Америк руу буцахаар төлөвлөд байжээ. Ингээд 2-7 хоног гэр бүлийнхэнтэйгээ сайхан цагийг өнгөрөөсний эцэст буцахаасаа 1 хоногийн өмнө буюу 6 сарын 13-нд ах トゥ хамаатан садан найз нөхдөдөө хамт шинэ дөрөвт байдаг нэгэн худалдааны төвийн ресторанд цуглан хооллов. Хөвгчлөлтэй яриа өрнүүлж инээд хөрөөр дүүрэн байлаа. Кени тэр үед ээжигээ хартал нэлээд ядарсан шинжтэй харагдав. Учир нь аавынх нь насаргаа сувилгаа ихэвчлэн ээж игч хоёрын нуруунд дээр байсан болохоор ядарх нь аргагүй. Тэгээд Кени ээж игч хоёр минь их ядарсан харагдаж байна. Би та хоёрыг төрүүлээд гэрт чинь хөргөж өгчгөөд эргээд ирье гэж хэлээд сандлаасаа босов. Ингээд тэр гурав ресторанаас гарч автомашины зогсоолын төлбөр төлдөг хэсэг рүү очижээ. Гэтэл нэг зүйл мартсан нь зогсоолын тасалбар машинд үлдсэн байв. Тиймээс Кени та хоёр түр энд хүлээж бай. Би одоохон машинаас тасалбараа аваад ирийгээд ганцаараа доош газар доорх зогсоол руу явсан байна. Ээж игч хоёр нь хурдхан аваад иргээд төлбөр төлдөг хэсгийн гадна зогсож байж. Гэтэл Кени буцаж ирсэнгүй. Эхэндээ тасалбараа олохгүй удаад байна уу гэж бодсон ч уцруу зарлахад уцаа авсангүй. Уг нь их ойрхон газар байжээ. Ээж игч хоёр нь ямар нэгэн асуудал гарсан байх гэж хар төрж эхлэв. Ингээд Кенигийн машинаа тавьсан гэсэн зогсоол руу очисон ч охин чалга, машин нь чалга. Ресторанд буцаж очиё юу гэж бодоод буцаж очтол үлдсэн хамаатан найзууд нь л байж Кени байгаагүй гин. Кени байхгүй болчихлоо гэхэд бүгд сандарч гүйлсэн зогсоолоор түүнийг хав. Энэ газар төөрнө гэж баймааргүй юм а. Яагаад машин нь алга болчих уу гэж сандарч эхэлсэн. Асуудал нэгэнд ноцтой болж буй тодорхой. Эцэст нь тэнд байсан нэг найз нь худалдааны төвийн хамгаалалтын албанд хандаж камерын бичлэгийг шалгуулъя гэж хэлв. Ингээд бүгд хамгаалалтын албанд очин учир байдлаа хэлтэл тухайн үе дотоод системд ямар нэг техник саатал гарсны улмаас камерыг тэр дор шалгах боломжгүй хэдэн цаг хүлээх хэрэгтэй гэжээ. Кенийг сургаггүй алга болчихсон энэ үед тийм олон цаг хүлээх нь хэцүү асуудал байв. Гисэн хідээж өөр аргагүй тул тэд хүлээв. Эцэст нь бичлэгийг шалгаж үзтэл итгэмээргүй зүйл байлаа. Эхлээд Кенигийн машин гарахаалгаар маш хурдтай гарч буй нь харагдана. Харин жолоог танихгүй хүн барьсан байсан. Эн чинь хэн бэ гэж харсан ч хинч танихгүй огт харж байгаагүй хүн. Тэгээд бичлэгийг жаахан тодруулж харахад тэр залуу машиныг бараг л зүгтэж байгаа мэт жолоодож байв. Тэгтэл энэ үед зорчигчийн суудал хин нэгэн бүхийд сууж буй нь бүдэг боловч үзэгдлээ. Кенигийн ээж шууд таньсан байдаг. Эн чинь манай охин гэж Кени хүнд барьцаалагдсан болж таарав. Гэр бүлийнх нь яаралтай цагдаад мэдэгдэж ирэл гарсан ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Америкт байсан нөхөр Брэндон эхнэрийг чинь хулгайлсан бололтой сургаггүй болчихлоо гэсэн аимшигтай мэдээ сонсоод яаралтай Малайзад очижээ.
Мөн гэр бүл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай охин алга болчихлоо гэж мэдээлэл тарснаар энэхүү хэрэг Малайз даяар маш хурдан тархаж олонний анхааралд орсон байна. Гэр бүлийнх нь охиноо 9 минут олохыг хүсэж сандарч байсан ч нөгөө талаар аюулгүй байж магадгүй мөнгө л нэх байх гэсэн өөдрөг итгэл тээж байв. Учир нь Кенни таквондогийн хар бүстэй өөрийгөө хамгаалах чадвартай гэдгийг тэд мэддэг байсан. Мөн хэрвээ энэ хэрэг зүгээр л мөнгөний төлөө юм бол мөнгө өгөөд охиноо аврах боломжтой гэж бодож байжээ. Гэтэл 6 сарын 15-наас эхлэн таагүй мэдээ дуулдаж эхэлсэн нь алга болсон Кеннигийн машиныг нэгэн барилгын талбайн ойролцоогоос олсон явдал байлаа. Машин нь бүхэлдээ их хэвдрэлтэй урд баруун дугуйнд хагарч урагдсан байв. Түүнээс гадна хамгийн их түгшээсэн зүйл нь арын суудал цусны толб, дээр нь цус болсон өсгийтэй гутал үлдсэн байлаа. Гэр бүлийнх нь улам майж муу совин татаж эхэллээ. Тухайн хэрэг гарснаас 4 хоногийн дараа буюу 6 сарын 17-нд барилгын талбайд ажилладаг нэг ажилчин өглөө эрт эвгүй үнэр үнэртэж байгааг анзаарчээ. Тэр орчин тойрноор шалгахад бараг удаан ашиглагдаагүй ус зайлуулах хоолойноос өмхийн үнэр гарч буй нь мэдэгдсэн байна. Анх энд үхсэн амьтны сэг байгаа юм болов уу гэж бодоод хартал дотор машины хуучин дугуй харагдсан. Гэхдээ дугуйн дотор ямар нэг юм нуусан байдалтай санагдсан тул сэжиг төр цагдаад мэдэгдэв. Удахгүй ирсэн цагдаа нар тэр дугуйг гаргаж иртэл гал түлэгдсэн эмэгтэй хүний цогцос байлаа. Цогцыг гаргаж үзэхэд аимшигтай гэмээр дүр зураг өгсөн нь хоёр гарыг хүлсэн, бүх бие нь түлэгдсэн, мөн хутгалуулсан шархтай байв. Цагдаа нар энэ эмэгтэй Кеннигийн биеийн харьцаатай тун төстэй юм гэж таамаглаад гэр бүлийнхэнтэй нь холбогдлоо. Цогцыг таних боломжгүй болтлоо түлэгдсэн учраас аль бие усны үзлэг шалгалтыг шаардлагатай болсон бөгөөд Кеннигийн эгч төлөөлж очжээ. Тэгтэл эгч нь уг цогцонд төхөж очиод уйлж эхэлсэн байна. Учир нь цогцтой шатчихсан Джейнсэн өмд үлдсэн ч энэ нь эгчийнхэн Кенни төгсөн өмд байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талигаач нь хүчирхээлэлд өртөж дараа нь хэн нэгэн хоолойг нь боож алсан байжээ. Хохирогчийн хувьд биед байсан хутганы шархан уг эмэгтэйг эсэргүүцэл үзүүлэхэд нь хутгалсан байж болцсохгүй гэж үзсэн байна. Үүнийхээ дараа тухайн хэргийн уул мөрийг баллахын тулд гал тавьж шатаасан. Ингээд энэ хэрэг барьцаалагдсан биш алалгын хэрэг болж хувирв. Тухайн үед ямар нотлох баримт байсан бэ гэхээр талигаачийн биенээс гэмт этгээдийн ДНХ илэрсэн ч хэн гэдгийг олж чадаагүй. Худалдааны төвийн зогсоолын камерт гэмт хэрэгтний дүрс бүдэг бадаг байсан ч хэн гэдгийг танихад хангалтгүй байсан. Нэг ясандаа мөрдөн байцаалтад томоохон бэрхшээл учирч эхлэв. Цагдаа нар чухал гэрч хайж олон нийтэд хандсан боловч хэрэг гарсан тэр орой зогсоол хүн цөөтэй байсан тул шууд харсан хүн олдоогүй. Бүх зүйл мухардах янзтай байтал цагдаад нэг дуудлага иржээ. Нэгэн цагдаа 6 дугаар сарын 14-ний орой Кенни мөн түүнтэй хамт байсан эрэгтэйг харсан байж магадгүйгээд мэдүүлэг өгсөн тэр байв. Уг цагдааг Лави гэдэг бөгөөд яг алга болохын урд шөнө гэмт хэрэг их гардаг газар эргүүл гарч байж лээ. Шүн дунд орчимд нэгэн машин замын хажуу зогсож байхыг олж хараад машинд ойртон очтол нэг залуу нэг эмэгтэй хоёр байв. Лави тэднээс яагаад энэ зогсож байна гэж асуухад жолоо барьж байсан залуу бит хоёр ярилцах зүйл байгаа болохоор гэд сандарч эхэлжээ. Харин хажууд нь сууж байгаа эмэгтэй маш төгшсөн айсан янзтай байсан төдийгүй залуугийн нүдийг хариулж байгаад уцаар мессеж бичих гэж оролдож байх шиг харагдсан гэдэг. Лави та хоёр жолооны үнэлэх бичиг баримтаа үзвэл машинаас бууж ир гэж хэлэхэд эмэгтэй буухыг оролдсон ч бууж чадалгүй жолооч залуу шууд машинаа асаан цогцжээ. Цагдаа Лави буутай байсан тул машины дугуй руу 2 удаа буудаж мотоциклаар араас нь хөөсөн боловч харамсалтай нь алдсан байна. Лави тэр залуугийн бичиг баримт үлдчихсэн байв. Тэр нь Ахмед Наджи Бариских 27 настай эрэгтэй үнэлэх байлаа. Түүний үнэмлэхтэр бичигдсэн хаягийг шалгатал хуурамч байжээ. Эцэст нь түүний эхнэрийг олж жинхэнэ амьдардаг газрыг тогтоон цагдаа нар гэрийнхэн гадаа утаж байгаад баривчлав. Гэтэл Наджи баригдахдаа огт сандарсан шинжгүй инээсээр л байв. Мөрдөн байцаалтын турш тэр бүх зүйлээ өгөөсгөж ямар нотлох баримт байна би тэр эмэгтэйг танихгүй гэжээ. Гэвч тэр үед цагдаа нар Наджибийн ДНХ сорцыг авчихсан бөгөөд үүнийг талигаачийн биенээс илэрсэн ДНХ-дэд тулган шалгаж байв. Хариуг нь маш яралтайгаар хүлээж байсан цагдаа нар эцэст нь 99.9% таарч байна гэсэн хариуг авлаа. Ийхүү нотлохоо гарахад Наджиб яаж ч гөрийсэн нэмэргүй болжээ.
Нэмж хэлэхэд түүний гэрт нэгжлэг хийхэд цус болсон хөрөн өмд нь бас илэрсэн бөгөөд тэдгээрт Кеннигийн цус байв. Эцэст нь Наджиб үйлдсэн хэрэгээ ярьж эхэлсэн юм. 6 сарын 13 тэр зогсоолд санамсаргүй таарсан нэгэн эмэгтэй машиндаа тонгоогоод ямар нэгэн зүйл хайж байхыг хараад гинэт хүч хэрэглэн түүнийг машины суудлал руу түлхэж машинд нь суусан гэдэг. Кенни ихэндээ мөнгөтэй холбоотой дээрэн байх гэж бодон би чамд мөнгө өгье гэж хэлсэн ч Наджиб ямар ч хариу үзүүлээгүй. Харин хэсэг хугацааны дараа машина хөнгүү шахам газар руу жолоодон цагдаа лавыг шалгуулах үед Кенни одоо л аврагдах гэж горьдсон боловч Наджиб шууд л цугтаж цагдаагийн буудсан суманд машины дугуй хагарсан ч хол явж чаджээ. Дараа нь дугуйгаа шалгахаар түр зогсоход нь хэрвээ нэмэгтэйг сулалвал би баригдах нь гарцаагүй. Тэгэхээр өөрийгөө хамгаалахын тулд эцсийн аргаа хэрэглэж бүр дуусгуур болохоос өөр аргагүй гэсэн аимшигтай бодолд толгойд нь орж ирсэн гэсэн. Тэгээд хөнгүү газарт машинаа ахин зогсон Кенни хүчирхийлсэн байдаг. Үүнийхээ дараа түүнийг хутгалж шархтуулаад Кеннийг цухтаалахгүй гэж ус зайлуулах хоолойнд орхиод цухтах бодолтой байжээ. Гэтэл яг тэр үед сүмийн мөргөлийн цаг болсныг зарлах сүмийн хонхны дуу гарч Кенни намайг тавиад явуулчих хинт ч ярихгүй хэмээн гуйтал Наджиб хоёр гарыг нь залбирч байгаа юм шиг болгож хүлээд ус зайлуулах хоолой руу хийчихсэн. Дараа нь дээр нь хуучин дугуй тавиад мод банзаар дарж булаад тэр чигтээ алга болсон байна. Гэтэл тухайн өдөр Кеннигийн алга болсон мэдээлэл бүх зүйл нь телевизээр цацагдаж эхлэхэд Наджиб айд сандарч ямартай ч эд мөрийн баримт уул мөрийг бүрэн устгахыгээд хэргийн газараа дахиж иртэл Кенни амьд байж арайхийн амьсгалтай байсан ч түүний хоолойг боож эцэст нь гал тавьсан байна. Ийхүү аимшигт хэрэг бүрэн илэрч 2005 оны 2 дугаар сард Малайзийн шүүх хурал болж Наджибыг хүчингийн эрэгт 20 жил хорих харин хүн амины хэрэг нь цаазаар авах ял оноожээ. Гайхалтай нь хэрэг шийдэгдсэний дараач тэрээр инээсэн хэвээр байв. Яагаад инээгээд байгаа юм бэ гэж олон нийт чигшин гайхширсан. Тэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дахин дав заалтж байсан ч бүгд хэрэгсэхгүй болж 2016 оны 9 сард буюу хэрэг гарснаас 14 жилийн дараа Наджиб цаазаар авахулж нас барсан байдаг. Энэ нэрийг Малайзийн ард иргэдийн айдас чихүүцлийг дээд зэгт нь хүргэсэн. Танихгүй эмэгтэйг санамсаргүй харж өмнөх дарга маань намайг шалтгаангүйгээр ажлаас халсан. Би түүнд уур хүрээд явж байсан. Энэ эмэгтэйг тэр даргаа гэж андуурлаа гэх мэтчлэн огт холбоогүй хүнд тэр аимшигтай зүйлийг үйлдсэн байдаг нь маш балмад хүний санаанд оромгүй хэрэг. Талигаачин гэр бүлийнхэн гэмт итгээд нас барахад энэ нь жаахан ч гэсэн тайвшрал авчирсан гэж байв. Гэхдээ эцсийн эцэд огт шалтгаангүйгээр ямар ч буруугүйгээр санамсаргүй байдлаар охиноо алдаж аимшигт мэдрэмж шаналлыг үүртэн гэдэг үнэхээр харамсалтай. Шүүх хурлын дараа ярилцлага өгөхдөө ээж нь тэр өдөр газар доорох зогсоол руу би хамт дагаад явсан бол ийм аимшигт зүйл болохгүй байсан гэж өөрийгөө маш ихээр буруутгаж шаналсан гэдэг. Мөн цагдаа лавич Кеннийг аварч чадаагүй гэж гимшиж нилээд удаан хугацаанд шаналсан гэсэн мэдээлэл бий. За ингээд дараагийнхаа эргийг ярив. 2015 онд Америкийн Флорида мужид амьдарч байсан эмэгтэй Саша нь их сургуулаа төгсөөд үйл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж байжээ. Саша уугийн маш хөгжилтэй, эрч хүчтэй нэгэн байв. Энэ нь түүнд олон хүмүүстэй уулзсан тэдний гэр орон байр хайж өгөх ажилд онцгой тохирсон тул би бол байр хайх ажилд мэргэжсэн шүү дээ гэж өөрийгөө хэлэх дуртай байжээ. Түүний амьдарч байсан газар нь Флорида мужийн Орландо хотын төв хэсэгт байрлах маш орчин үеийн орон сууц байлаа. Өөрөө үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажиллаж байсан болохоор нилээд хамгаалалт сайтай, тоглох тухтай байранд амьдардаг байсан хэрэг. Тус орон сууц нь 365 өдрийн турш аюулгүй байдлаа чанд сахидаг үнэтэй өндөр зэрэглэлийн байр байв. Барилгын дотор болон гадна камер нь байнга бичлэг хийж нэг давхрын орцны хэсэг байнга харуул хамгаалалт ажилладаг. Мөн орцонд код бүхий хамгаалалттай хаалга сурлуулсан тул гадны хүн орж гарахад ихэд хүндрэлтэй газар байлаа. Хэрэг явдал болдог өдөр нь 2015 оны 10 сарын 17. Тухайн орой Саша онцгой өдөш өнгөрүүлэх болсон нь нилээд сайн нөхцөлтэй шинэ ажилд орох урилга авчээ. Догтлон баярлаж найз нөхдөдөө хамт баяраа тэмдэглэж үдшилэг зохион байгуулсан байна. Тэд Орландогийн төвд байрлах нэгэн шөнийн клубт ороод арх хөөж бүжиглэж эхлэв. 12 цаг 30 минутын үед өөрт нь зориулсан баяр байсан болоод ч тэрөө Саша маш хурдан цогтож эхлэв. Тэгээд би одоо гэрлүүгээ явахын дээр байх гэж шийдсэн.
Найзууд нь үлдэж цааш үргэлжлүүлэн уухаар болжээ. Ингээд цаашаа төрүүлж клубээс гарав. Маргааш өглөө нь буюу 10 сарын 18-ны өглөө урд шөнө хамтдаа клубт байсан найз Энтони Сашатай өглөөний хоол идэнгээ шараа тайлах гэж тохирсон байсан тул нэг зоогийн газарт хүлээд суув. Хүлээгээд байсан ч Саша ирсэнгүй. Өчигдөр их уусан болохоор одоо болтол унтаж байгаа юм болов уу гэж бодоод Энтони түүн рүү залгатал утсаа авсангүй. Саша бол үл хөдлөх хөрөнгийн зуучлагч. Утас нь дандаа асаалттай байх ёстой хүн. Тиймээс утсаа авахгүй байх нь сонин санагдаж байлаа. Тэгээд Энтони Сашагийн фэйсбુક руу мессеж илгээсэн ч уншихгүй байсан. Тэгээд түүний фэйсбુકийг хэсэгхэн гүйлгэж харсан. Энтони нэг с ิจ гтэй зүйл ажиглав. Саша фэйсбુકээ тун идэвхтэй ашигладаг, бараг цаг тутамд шинэ пост, өөрийн амьдралын хэм маягийг оруулдаг байлаа. Гэтэл урд шөнөөс өнөөдрийг хүртэл нэг ч зураг, нэг ч пост тавигдаагүй байсан. Сашаг сайн мэддэг найзууд нь тэр амлсан бол заавал биелүүлдэг, ор сургаггүй алга болчих хүн биштэй гэж бодоод нэг л эвгүй санагджээ. Ингээд тэд цагдаад Саша сургаггүй болчих шиг боллоо гэж мэдээлсэн байна. Цагдаагийн газраас Сашагийн гэрлөө очиод хаалгыг нь хүчээр онгойлгосон байна. Тэгтэл яг ормогц тосч авсан зүйл нь угаалгын цайруулагч бодисны үнэр байв. Цагдаа нар гэрээг булан тохоогүй нэгдсээр унтлагын өрөөнд ороход орон дээр хүнжил нөмөрсөн хүн харагдсан байна. Хүнжлэх сөхөд үзтэл Саша нас барсан байдалтай хэвтэж байсан гэдэг. Түүний толгойн хэсгийг харвал ямар нэг мохоо зүйлээр хүчтэй зогсон ул мөртэй байв. Түүний биеийн хид хідэн хэсэгт шарах сорив харагдсан. Цамц дотуур хувцас маш их урагдсан бөгөөд дотуур хувцас өмсөөгүй байсан нь хүчндүүлсэн байж магадгүй гэж харагдсан. Мөн түүний гар утас төрөвч гэрийн дэлхүүрүүд алга болжээ. Шүүх эмнэлгийн урдчилсан үзлэгээр түүнийг хоолойг нь болсон өөрөөр хэлбэл боомлж алсан гэдг нь тогтогдов. Цагдаа нар гэрийн дотор талын нөхцөлийг дахин шалгаж байгаад гайхмаар зүйл олсон нь нойлын суул дурны суур таг нээлттэй дээш өргөгдсөн байв. Эмэгтэй хүн ганцаараа амьдардаг айлд суул дурын таг өргөгдсөн байх нь сонин. Тэнд эрэгтэй хүн хэрэгэлсэн шинж байна гэх дүгнэлтэд хүрэв. Мөн нарийн мэрэгжлийн үзлэг шинжилгээгээр тухайн суул дурын таган дээр гадны хүний хурууны хээ үлдсэн тогтоогдсон бол шалан дээр Сашагийнх биш өөр гутлын мөр байжээ. Түүнээс гадна Сашагийн хоолой болон цээжний хэсгээс гадны ДНХ илэрсэн байна. Ийхүү Сашаг санаатаагаар алсан гэдг нь тодорхой боллоо. Харин тэгвэл хэн ийм аимшигт хэрэг хийсэн байж таарах вэ? Өмнө хэлсэнчлэн энэ бол маш найдвартай, хамгаалалтай, өндөр зэрэглэлийн орон сууц. Гадны хүн нэвтрээ гэвэл голдуу орсон суугчийн зөвшөөрлөөр эсвэл орсон суугчтай хамт л орох боломжтой. Нууцаар орж ирсэн улмөр огт байхгүй. Уг аллагыг талигачиг мэдих таньдаг хүн үлдсэн байж болцшгүй гэж таамаглав. Цагдаа нар уг байрны орох хаалганд байрлуулсан камерын бичлэгийг олох гэж оролцсон ч яагаад ч юм хурдан олдсонгүй. Баггүй хугацаа орсон байна. Сашаг сүүлдхийн арсан 10 сарын 17-ны шөнө юу болж өнгөрсөн бэ гэх зэргийг найз нөхөд мөн байрны хамгаалагчдаас тодруулжээ. Тухайн шөнө клубээс гарч ирсэн Саша маш их согтож, говьж давсан байв. Тэр хотын годмаар алхаж явхад хоёр эмэгтэй энэ бүсгүй их согтуу байна, ганцаараа явхад аюултай гэж бодоод машинаа зогсон, чамайг гэрт чинь хүргээд өгье гэж Сашаг машиндаа суулгаад орон сууцны урд буулгаж өгсөн байжээ. Ингэж Саша гэртээ иргэн ирж, үүний дараа шөнийн 1 цаг 46 минутын үед нэг орсон суугч ирж, оцсны кодыг хийхэд нь Саша түүнийг дагаад хамт орсон байна. Үүнийг байрны хамгаалтын жижүүр хийж байсан Стивен гэдэг эр нүдэрээ харжээ. Тэгвэл хамт орсон тэр залуу налуурчин байж болох уу? Цагдаа нар уг залууг сэжиглэн ДНХ-гийн шалгуултал таараагүй, тэр хүн холбоогүй болж таарав. Тэрээр Сашаг харсан үнэн маш их цогцсон байсан гэж хэлжээ. Энэ байрны хамгаалалт маш сайн, тэгэхээр хүн гаднаас зүгээр орж ирээд хүн алаад гарах боломжгүй. Айгүй бол таньдаг хүн юм уу? Хуучин найз залуу байх гэж сэжиглэв. Тэгээд Сашагийн хувьд 2-3 ч хуучин найз залуу байсныг цагдаа нар олж илрүүлжээ. Эхлээд барьмын яадаг байсан найз залуу Тейлор гэхдээ хэрэг гарсан шөнө ажилтай, баталгаатай орсон гэрчтэй, тэгээд ДНХ-ш таараагүй. Дараагийнх нь Саша нас барахаасаа өмнө хамгийн сүүл уцаар холбогдсон байна. Харин Сашагийн утас нь хэргийн газар байхгүй байсан ч азар түүний таблеттай утас холбоотой байсан тул цагдаа нар Саша, Бен хоёр хоорондоо мессеж бичсэн гэдгийг олж тогтов. Бен хэрэг гарах үед найзындаа найзтайгаа хамт байсан бас ДНХ-ш тохирсонгүй. Ийхүү хэрэг улам ухардаж байх үед шинэ гэрч гарч ирсэн нь Сашагийн яг дээд давхрын хөршин болж таарсан хүн.
Тэрээр би тэр шөнө коридорт согтуу цаашаад байрны хамгаалагч залуу дагаж байхыг нь харсан гэж хэлв. Уг хамгаалагч бол 33 настай Стивен Даксбери. Гэтэл Стивен өмнө нь би Сашаг орцны яалгаар орж байхыг л харсан. Түүнээс хойш би юу ч хараагүй гэж мэдүүлж байв. Энэ хоёр мэдүүлэх хоорондоо зүрэлдэв. Тэгэхээр Стивен худлаа ярьсан бол тэр гол сэжигтэн болно. Эцэст нь камерын бичлэгийг цагдаа нар гартаа оруулж шалгахад байрны орсон суугчдын хэлж байсан шиг Стивен үнэхээр цаашааг дагаж явна бичигдсэн байв. Саша согтуу арай хийн алхаж байхад Стивен зай барьж араас нь дагсан. Ганцаараа явж чадхаар байна уу? Зүгээр үү гэж асуугаагүй. Санаа зовоод араас дагаж байгаа бол яагаад туслаагүй вэ? Сашаач гэсэн энэ залуу намайг дагаад байна гэдгийг мэдсэн. Саша эргэж харж яагаад намайг дагаад байна гэсэн байдал харагдана. Хамгаалагч Стивений ажлын цаг өглөө 6-д дуусах ёстой байтал камерын бичлэгээс харахад 6 цаг 36 минутанд гарч ирж байв. Тэрээр гарч ирэхдээ улаан байрвал цагаан өнгөтэй хогны уут барьсан харагджээ. Сашагийн гэрт бас ийм хогны уут байсан гин. Хогны уутыг бариад гарч байгаа нь их л сэжигтэй. Ер нь байрны хамгаалагч орсон суугчийн хогийг хаяж өгнө гэж байх вэ? Хамгийн магадaltaй нь хэрэг үйлдэхэд ашиглагдсан эд зүйлсийг устгах зорилготой байсан байж таарна. Цагдаа нар шууд Стивенийг дуудаж мэдүүлэг авахад би урд нь мэдүүлсэн зүйлээсээ өөр юу ч хэлэхгүй бүхнийг хэлчихсэн шүү дээ гэж хэлсэн. Түүний гарыг ажиглуул майжуулсан эсвэл амьтанд хазуулсан мэт шарахтай. Мөрдөн байцаагчид за тэгвэл худал ярьж байгааг шалгах төхөөрөмжөөр шалгана гэсэн зөвшөөрч шалгаж эхлэхэд та Сашагийн гэрт орсон уу? Та Сашагийн хоолойг боомлж авсан уу гэж асуухад маш их сандарч байлаа. Хэвлэл мэдээлэлээр Саша амиа алдсан гэдг нь цацагдсан боловч боомлж алсан гэдэг нарийн мэдээлэл тухайн үед ил болоогүй байсан тул тэр зөвхөн алуурчин өөрөө л сонсоод зочих мэдээ байв. Энэ асуултад Стивен маш их сандрав. Дээр нь өмнө хэлсэнчлэн нойлын суултур дээр үлдсэн хурууны хээг Стивений ДНХ-тэй тулгаж үзтэл 100% таарчээ. Энэ бүх нотлохоо гарч алуурчин бол Стивен гэдэг нь тодорхой болов. Яг юу болсон бэ гэвэл Саша орон сууцнд ирээд толгой манарсан байдалтай коридороор 40 шахан минут төөрч явв. Өрөөгөө олохгүй төөрөхөд хамгаалагч Стивен түүнийг анзаараад сэмхэн дагаж харагдсан ч би туслая гэж хэлээгүй. Би барилгын үзлэг хамгаалалтын шалгалт хийж байна гэсэн тайлбараар тойрч явна гэж худал хэлж хаана камер байдаг, хаанаас гарахад камер төртөхгүйг сайн мэдэх тул тэдгээр газрыг тойрч гарсан гэдэг. Эцэст нь Саша өрөөгөө олоод хаалгаа онгойлгоход Стивен ардаас нь шууд дайран орж хүчирхийлж алсан. 2015 оны 5 сард мөн энэ орон сууцны нэг эмэгтэй түүнээс айсандаа Стивен намайг араас мөшгөж байна гэж байрны удирдлагад гомдол мэдүүлж байжээ. Гэвч Стивен өөрийгөө би барилгын шалгалт хийж байсан гэж мэлцэж хүмүүс баталгаатай баримтгүй тул зүгээр өнгөрсөн гэдэг. Гэвч тэр хинч намайг байрч чадахгүй гэсэн бодолд улам бүр бардснаас болоод эцсийн дүнд Саша түүний золиос болсон хэрэг. 2015 оны 10 сард Стивен Даксберийг цагдаа нар баривчилж 1-р зэргийн хүн амны хэрэг, хүчин, хулгайн гэмт хэрэг гэсэн үндслээр буруутгав. Улмаар 2017 онд болсон урт хугацааны шүүх хурлаар бүх буруутай үйлдэл нь нотлогдож насаараа хоригдох ял авчээ. Одоо түүнд үлдсэн ганц зүйл нь насан туршдаа эрх чөлөөгөө асуулан шоронд өөхөх өдрөө хүлээх л үлдэж.